судалгааны ажил дээр болохоор одоо удирдагчид бол төрөлхийн онцгой одоо хүмүүс бол биш ээ. Харин тэд нэр яадаг вэ гэхээр өөрийнхөө туршлага, алдаа оноо, тасралтгүй суралцах үйл явц дээр тулгуурлаж төлөвшдөг гэж гаргаж ирсэн байна. За тэгээд шин 90 үеийн одоо манлайлалын суурь нь бол төсвөр хатуужил, өрөвдөх сэтгэл, үнэнч байдал. За тэгээд бусдад одоо ялгуурлахгүй байх хандлага гэдэг энэ зүйлүүдэд бол одоо шин 90 үеийн удирдагч нарт байх ёстой ур чадвараа гэж бол үзсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө бол ямар генерашн гарч ирж байна. Тэгээд тэр генерашнгүүдэд ямар давуу тал байна, ямар сул тал байна. Тэгээ энэ бол ингээд тасралтгүй өөрчлөгдсөөр л байх зүйл. Тэгэхээр тэдгээр хүмүүсийг удирдах авч явахын тулд мэдээж сул талыг нь зохицуулаад цаашаага авч явах удирдагч нар одоо хөгжиж бий болох хэрэгтэй гэж үзэж байгаа байх нь. За тэгээд ямар ч байсан ойрын хэдэн жилдээ болвол soft skill-ийн ур чадварууд илүү өндөр одоо эрэлт хэрэгцээтэй бөгөөд хэрвээ та энэ төрлийн ур чадварыг илүү өндөр хөгжүүлэх юм бол зах зээл дээр одоо илүү өндөр эрэлтэнтэй байх боломжтой болох нэ. Инхээр карьераа эхлүүлэх гэж байгаа болон удирдах одоо ур чадвар удирдах албан тушаал руу өөрийгөө бэлтгэж байгаа. Эсвэл одоо дөнгөж томилогдоод байгаа бол энэ төрлийн ур чадвар дээрээ анхаараарай гэж хэлмээр байна. За ингээд сараас миний бод энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд бүх рилүүд ерөнхийдөө бүх зөвлөгөөнүүд маань бол ажлын байр руу дээрээс нь нэмээд яг дунд шатны удирдах ажилтан одоо болох гэж тэмцэж яваа та нартаа зориулагддаг шүү. Ингээд хэрвээ дунд шатны удирдлагуудад зориулсан сургалтууд хэрэгтэй бол CASP онлайн workshop HR consulting center-т хандаарай. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.